Монгол Ардын хувьсгал намын сонгуулийн төв штабаас үзүүлж байна. Ямар ч үед улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Шударга бүхий зүйлийг би дэмжинэ. Сайнхүү Ганбаатар. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд сонгогчдоо. Монголчуудаа 6 сарын 26-ны өдөр та бид Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох түүхэн хариуцлагатай алхам хийх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвсэн Сайнхүүгийн Ганбаатартайгаа хамт сонгуулийн кампанит ажлын цөөн хэдэн хоног дамжуулан хөдөө орон нутаг Улаанбаатар хотод сонгогчдтойгоо хамгийн элхсэг дотн уулзалт хийж тэднийхээ санаа бодлыг сонсож захиа даалгаврыг нь авч явахдаа нэгэн зүйлийг өөрөө ирэхгүй маш тод томрон анзаарч ухаарлаа. Сонгогчд маань үнэхээр манангийн алгаархуудад хууртаад хаширсан байна. Тэд одоо бид хуурдахгүй гэж байна. Манан биш харин Монгол Ардын хувьсгалт нам үйлдвэрчин гэсэн шин зүв гарч байна. Бид манангийн алгаархуудын хулгай мөнгөнийхөө өчүүхэн баг хэсгийг бидний саналыг худалдан авахаар тараасан ч хулгай мөнгө хоол болохгүй учраас сарваас мөнгийг нь авахгүй. Энэ мөнгөөр бидний өөрсдийн бидний гэр бүл өр хүүхдийн хувь заяаг барьцаалахыг нь зөвшөөрөхгүй. Тэр мөнгийг нь авсан ч манангийн алгаархуудын эсрэг саналаа өгнө. Сайнхүүгийн Ганбаатарыг сонгуулиас хасахыг зөвшөөрөхгүй. Сайнхүүгийн Ганбаатар бол жирийн монголчуудын зөв сонголт мөн гэж байгааг олон дахин сонсоод сонгогчд маань үнэхээр гайхалтай ухаантай жинхэнэ их хорончид мөн гэсэн итгэл минь Улаанбаатартай нэмэгдлээ. Тийм учраас Монгол Ардын хувьсгал намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвсэн Сайнхүүгийн Ганбаатар манангийн нэр дэвшдээс өөр гэдгээ нотлон харуулж ард түмнээс айн эмээдэггүйгээ баталж улс төрийн цоо шин соёлыг нэвтрүүлж хариуцлагыг өөрөөсөө эхэлж бусдаас шаардах нь хамгийн зөв гарц мөн хэмээн үзэж Монголын ард түмэнтэйгэн хариуцлагын гэрээ байгуулж байгаа юм а. Сайнхүүгийн Ганбаатар хариуцлагын гэрээндээ өөрөө хариуцлага хүлээхээ ард түмнэрээ хянуулахаа маш тод томрон тусгасан байгаа. Монголоо хамтдаа аварна гэдэгтээ бат бих итгэлтэй байж болно. Сайнхүүгийн Ганбаатар мантай адилхан үйл утаа мэд танд баригдахгүй замхран алга болохгүй баталгаа бол энэхүү хариуцлагын гэрээ мөн. Буух эзэнтэй буцах замтай байх нь сонгогч танд ашигтай. Сайнхүүгийн Ганбаатар сонгогч таныг үнэхээр хүндэтгэж байгаа тул ерөнхийлөгчийн удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшдээс цорын ганцаараа Монголын ард түмэнтэйгэн хариуцлагын гэрээ байгуулж байгаа юм а. Сайнхүүгийн Ганбаатар хариуцлагын гэрээг 100% хэрэгжүүлнэ. Бидэнд итгээрэй. Монгол улс маань мандан бадрах болтугай. Монголын ард түмэн бүгдээрээ хамтаараа аз жаргалтай байх болтугай. Нүүхийн өмнө бэлчээрэн шинж, буухын өмнө бүрэн сонго. Таны мэрэгэн сонголт Сайнхүүгийн Ганбаатарын төлөө саналаа өгцгөөе. Ерөнхийлөгчийн сонгуул гэдэг бол ард түмнийг төлөөлөх маш том хариуцлагатай үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагаанд залуучуудගේ идэвхтэй оролцоод зөв сонголт хийгээсэй гэдгийг уриалж байна. Сайнхүүгийн Ганбаатарыг бид дэмжиж байгаамаа. Ганбаатар гишүүний төлөө саналаа өгөөрэй. Сайнхүүгийн Ганбаатарыг сонгоцгоё. Миний Монголын ард түмэн Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжиж бүгдээрээ саналаа өгсгөнө гэдэгт итгэж байна. Ганбаатарын төлөө саналаа өгнө. Оюутан залуучуудаа төлөөлөл болон ирээдүйн төлөө Сайнхүүгийн Ганбаатарын төлөө саналаа өгөөрэй гэж хүсье. За Монголын ард түмний үнэчхүү Сайнхүүгийн Ганбаатарыг бүх ард түмэн дэмжиж ерөнхийлөгчөөр сонгох агуу хаянд бүгдээрээ нэгдцгээе. Тиймээс монголчуудаа Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжээрэй. Монгол Улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуульд багш сургууль хүмүүжүүлэгч бид нар Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжин оролцох хэрэгтэй гэж багш миний хувьд бодож байна. Бидний эрх ашиг, цалин хууль нэмэх, хөдөлмөрийн таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө жигсэж авсан удаа түнд цөөнгөө байдаг. Ингээд багш мэргэжилтэй олон үеийнгийн найзуудаа үе багш нараа Сайнхүүгийн Ганбаатарыг
дэмжээсэй гэж уриалж байна. Монгол Ардын хувьсгал намаас нэр дэвшиж байгаа сайн хүүгийн Ганбаатарыг би сонгоно. Иргэн таач гэсэн зөв сонголтоо хийгээрэй. Энэ нийгэмд зөв гарцыг олсон сайн хүүгийн Ганбаатарын хадлаа саналаа өгөхөр болсон. Сайн хүүгийн Ганбаатар саналаа өгөхөр. Ер нь энэ 3 нам сонгуульд орж байна. Ардтан бол ингэж ярьж байна да. Нэг нам нь өр тавьдаг. Нэг нам нь өрнөөс нь хумсалдаг. Нэг нам нь өр дардаг 3 нам орж байна гэж. Бүх зүйлийг өнөөдөр амлсан, бүх зүйлийг сайхан болгоно гэж мөрөөдүүлсэн харамсалтай нь энэ мөрөөдөл нэгэн жилийн дотор эсэргээрээ амлалт биш харин тамлалт болж хувирч байна. Тэгэхээр баячуудын шунлыг дарахын тулд таны маргаашийн одоо сонголт чинь зөв байх хэрэгтэй байна. Энэ байдлыг үргэлжлүүлэх гэвэл эсвэл маань эсвэл аныг аль нэгийг сонгож болно. Монголоо аврахын тулд Монгол Ардын хувьсгалын энэ сонгуульд заавал оролцох ёстой гэж үзсэн. Тэгэхээр энэ удаагийн сонгуул бол Монголын төрийг Монголын ард том буцааж авах тухай сонгуул болж байгаа. Маныг аныг манаар сайсан ч өнөөдөр нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддгөө гэдгийг нэгэн адил 26 жил яг нэг хаалгаараа харлаа. Тэгвэл өөр ямар гарц байгаа юм бэ гэж хайж ирж байна л да. Гарц байхгүй сонгуульд бид нар бол гарцыг нь гаргаж өгч байгаа. Яг өнөөдрийн энэ сонгуул монголчууд бидний өөрөө өөрсдийнхөө амьдралд хийж байгаа сонголт. Хоёр муугаас аль нэгийг сонгодог тогтолцоо руу энэ хоёр оруулж байгаа. Бид нар бол 3 дахь сонголт байгаа шүү гэдгийг санал болгож байгаа шүү дээ. Миягомбын холдын үйл ажиллагаа, хүсэл зориг юу бодож явдаг, юу хийдэг бол монголчууд хангалттай харсан. Одоо болоо. Миягомбын инх холд гэж хүн 2016 оны сонгуульд Артемд амлалт өгсөн. Артемны амьдралыг сайхан болгоно гэдэг амлалт өгсөн. Артем тэрэнд нь итгэж 65 суулт өгсөн. Манан бол яг жирийн одоо Монгол Ардын нам эсвэл арчсан гишүүдийнхаа нэрийг ашигласан. Дээр нь хуурж молигдоод эсвэл одоо ловер булхаа байдлаар сонгуульд ороод тэгээд толгой дээр нь гараа суудсан цөөн хэдэн хүн. Цөөн хэдэн. За бүр цөөлөх юм бол за яг та манай аныг эцэг ихийн хэлэх юм бол би бол одоо Санжин Баяр, Цахиагийн Илбэдэрч хоёр бол манай эцэг. Тэгэхээр энийг талсан зогсоож Монголын ард түмэн өөрсдөө төрийнхөө эзэн суг тухай юм сонгуул юм байгаа. Өнгөрсөн 2012-оос 16 онд ардчс нам төр барьж чаддгүй нам гэдгээ дахин харуулсан. Ард түмний амьдралыг дороотуулсан, үр зээл авсан үр зээлээ үрэн таран болгосон. Яагаад Ганбаатар гэж байгаа юм. Тэгээд яагаад одоо манан гэж юу яг юу юм бэ? Тэгээд яагаад Ганбаатар гэж яагаад тий? Тэгээд нэг саналын үнц нь гэж яг юу юм бэ? Тэгээд нэг саналын үнц нь гэдэг бол та саналаа өгөхгүй байснаар таны өмнөөс өөр газар одоо санал өгж байгаа хүмүүсээр өөрийнхөө ирээдүйг шийдүүлнэ л гэсэн үг. Одоо 100 мянган төгрөг авчаад за миний саналаар л дутах биш үү? Миний өгч байгаа энэ санал миний өөрийн амьдрал. Би уг нь Ганбаатар өгөх байсан. Тэгтээ яг одоо мөнгө өгснөр их болтоо өгч гэж хүнээр бодогдтол мөнгө тараана гэдэг чи яаж юм? Чи бол үзэл сурталгүй. Чи бол хинч биш. Чи бол 100 мянган төгрөгийн үнэтэй хүн. Чи бол зүгээр санал тоолдог машин. Дотроо хэдэж ийнэ тухайн шударгаас хүсэж байгаа ч гэсэн өлөн ходоод өвчөө хоёр наалтгаад ирэхлээр зэрэг тухайн хүн бол өнөөдрөө л ботдог. Өөрийнхөө хувьцыг яг мөнгөөр худалдаж болох. Маргаашаа ирээдүг бодож чаддгүй. Тэр үднээс өнөөдөр саналыг худалддаг. Монголын ард түмнийг ингэж л үзэж байгаа байхгүй. Эрх баригчид ийм л одоо технологиор хэрэгэлдэг. Тийм учраас бол таны санал бол одоо энэ мананг нураах уу, энэ авилга хийх хуулийг зогсоох уу гэдгийг шийдэх санал болж байна. Авилга офшорын хяналтыг ард түмэнд боддоор нь харуулах зориг надад байна. Хүнээс хараад шүүх тогтолцоог хараах бус болох эрх зүйн шийдлийг нэвтрүүлж иргэн дарга ялгаагүй тэгш үйлчилдэг шүүхийг бий болгоно. Би шудраг тогтолцоог санаачлан төрд итгэх итгэлийг сэргээх болно. Банк санхүүгийн байгууллага дэлхийд байхгүй өндөр босго тавьчаад өсөж ядарсан болгоныг санхүүгийн боолчлол сөхрүүлж байна. Өрх бүр их баг хэмжээний зээлтэй үрдтэй аж ахуйн нэгж бүр аль нэг газар хүү төлдгөө. Энэ бол баян ядуугийн ялгааг бий болгож
олигархийн сүлжээ юм аа. Тэд өөрсдөө сонирхлын зөрчилтэй, орлогын хөвтэй учраас үүнийг хийхийг хүсэхгүй. Том төслүүдийг хөдлөх гэж яарч байгаа нь үнэ. Би ч мөн адил. Гэхдээ хэн ашигтай байх тал дээр ганцхан зарчим баримтлах ёстой. Монгол ашигтай байх ёстой. Ийм учраас энэ төр хяналт хариуцлах хэрэгтэй. Өөдрөг бацгай монголчуудаа, өөр гарц байна монголчуудаа, өөртөө итгэе Монголын минь заяа ихээ баярлалаа тавьдаг. Нийт Монголынхоо ард түмэндээ баярлалаа. 22 аймаг 9 дүүргээр нийт ард иргэдтэйгээ уулзаж, олон байгууллага хамт олонтойгоо бүрэн хөтөлбөрөөр танилцуулж уулзаж ирлээ. Олон жил та бүхнийхээ төлөө дуу хоолой болж, уул уурхайн баялгийн ард түмэндээ ашигтай өгье, цалин дэтгэврээ бодитоогоор нэмэгдүүлье гэдэг олон жилийн тэмцлийн үр дүнд та бүхэн маань намайг хамгаалж, хайрлаж, үргэлж миний талд байсанд баярлалаа. Ард иргэдээ, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиар бид дараагийн нэг эрх баригчийг, дараагийн нэг том даргыг сонгох гээд байгаа юм бишээ. Харин бид эрх баригчдад, энэ бүлэглэлүүдэд хяналт тавьж хариуцлага тоосдог ард түмний өөрийн төлөөллөө шууд сонгож байгаамаа. Өнөөдөр Монгол оронд цөөхөн гэр бүлүүдэд боломж олгож, нийт ард иргэдийн боломжийг хомж байгаа ийм л дүр зураг харагдаж байна. Олон аймагаар явж, олон ард иргэдтэйгээ уулзж байхад ажилгүй л ядуурл маш ноцтойгоор нүүрлсэн байна. Бидэнд манангаас өөр гарц байна. Уул уурхайн баялгаа монголчуудад ашигтай өгөх боломж байгаа. Бид ажлын байр, орлоготой байх гарц байна. Бид жижиг дунд үйлдвэрлэлээ, бизнес, баялаг бүтээгчтэй дэмжснээр олон ажлын байр бий болно. Эдийн засаг гэдэг бол хүмбэр, сум аймаг, дүүрэг, компани, аж ахуй нэгж болгон өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн хэмжээнд, өөрсдийнхөө боломж бололцооныхоо хэмжээгээр хөдөлмөрлөх, хийж бүтээх боломжоор хангах явдал юм а. Нийт монголчуудтайгаа хариуцлагын гэрээг бий байгуулсан. Энэ нь цаад утгаараа ард түмэнтэйгээ хамт эрх баригчдыг, намчралсан энэ бүлэглэлүүдийг ард түмний өмнө хариуцлагатай байлгана, хяналттай болгоно. Ингэж байж Монгол оронд шударга яс тогтно, шударга байж ажил бид эвтэй байна, хүчрхэг байна. Ажилтай, орлоготой Монголын төлөө Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар миний бие гэрээгээ хариуцлагатайгаар биелүүлж ард түмэнд үйлчлэх болно. Монгол ахын дүүсээ, бидэнд мананг сонгох, эсвэл ард иргэд бид өөрсдийнхөө төлөөллийг сонгох гэсэн хоёрхан сонголтын өмнө ирчээд байна. Манангийн орой дээр байгаа тэр бүлэглүүдэд бид олон удаа Монголыг аврах боломжийг өгсөн билээ. Энэ боломжийг тэд хэдхэн гэр бүлийн боломж болгож ашигласан. Харин бид 3 сая ард түмнийхээ боломж болгож ашигланаа. 3 сая ард иргэдтэй яаж ажлын байр бий болгох вэ? Яаж орлоготой болгох вэ? Жирийн ажилчин хүмүүсийн төлөөллийн байгууллага, жирийн баялаг бүтээгчдийн төлөөллийн байгууллага, засгийн газартай төртөө энэ тэнцүү хэмжээнд хэрэлцээрт ордог боломжийг бид бий болгоно. Ингэснээр Монголын төрд хяналт хариуцлага бий болно. Монголын төр хулгайгүй болно. Энэ бүхний үр дүнд олон монголчууд маань ажлын байртай болно, орлоготой болно. Монгол орны мандан бадрал баталгаажна. Сайнхүүгийн Ганбаатар намайг сонгож өгнө гэдэгт би итгэж байна. Сайхан Монгол орн маань мандан бадрах болтугай, Монгол орны маань тусгаар тогтнол улам баталгаажиж, мөнх хөх тэнгэр биднийг эвээх болтугай. Сайнхүүгийн Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатрыг, Сайнхүү Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатрыг, Сайнхүүгийн Ганбаатрыг, Сайнхүүгийн Ганбаатрыг, Сайнхүүгийн Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатар, Сайнхүүгийн Ганбаатрыг дэмжицгээе.
Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Сайн хүүгийн Ганбаатарын төлөө саналаа өгцгөөе.